Гоо. Гоо. Чи хүн байна уу энд? Танах энэ юм уу тэр юм уу? Хоёулаа энд манай өвөө амьдардаг. Оо тийм үү. За чи өвөтэйг амьдард юм уу? Үгүй аав ээж өвөөтэйгээ амьдардаг. Та том хүн байна уу одоо? Аав ээж хоёр шөнө ажил хийгээд одоо унтж байгаа. Ядарч байгаа юм ба штэ тийм ээ. За баярлалаа минь хөө. За. Хүн байхгүй байх шиг байна. Хүүтэн байна шүү. Гуан. Энийг онгорхоо. Хашаа бай. Сайн байна уу мэдээ? Нэг юм асуух гэсэн. Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж, та сайхан үлдэж байна. Сайхан. Танах нөө энэ? Тийм манайх. Зөв машин бахаар нь тэг ямар ч гэсэн хүн байж таараа гэж хүрээд ирлээ хаалгацгаад. Ах нөгөө нэг хоол хийдэг ингээд явдаг нөхөр өдөн шүү дээ яагаад нөгөө. Тий харсан уу? Харсан. За. Тэгвэл таанд орж хоол хийж идэг. Тэгөө. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Хүүтэн байна шүү одоо. Хөт. Одоо ч харахгүй л дээ. Хөтлөл цас ороод шүү дээ. Танай энэклэр нь баахан шороо баахан бүтээн байгуулалт болоод байгаа маа. Энэ засвал зам тавих юм шүү дээ. За. Тэгээ баахан шороо зөөж биш тавиад. Ийш ингээ хотыг холбосон л. Тэгээ нарын артлаар явсан засвал замаас урагшаагаар нэвт ингэж засвал. Тэгээ баруун талаас орж ирсэн чи бас ингэж нийлэх юм л шүү дээ. Энэ нуудлын гудмаар бас засвал явахгүй бас шороо тавьчихсан. За олон бүтээн байгуулалтууд болоо л байна. Тийм тойруулаад явуулна шүү Тий. дээ. За. Дүү гэртээ оруулсан баярлалаа. За. Хоёр дүүдээ. Танилцъя. Гуанз. За. Батулд. За. Батулд юу хийдүү? Ажил төрөл. Тавдлага биш шүү дээ. Зөв. 5-6 жил болсон шүү дээ. Тийм дөө. 20 он орсон. За яг юу хийх вэ? За үйлдвэр дээр байж байгаа л тэгэл ер нь юм л хийж энэ дөө. Үйлдвэр дээр байж байгаа. Тэгэл дараа нь савлгааны хэсэг дээр байж илаа. Сүүлийн 2 жил савлгааны ахлах хийж байгаад урьдчилан газ ишээ зүүн үйлдвэр рүү шилжсэн. Баруун үйлдвэр нь зогсоод. Танти уул нь хотын 2 цагт 2 үйлдвэр байсан тийм. Энэ баруун үйлдвэр хууч ороо юм байсан. Тийм. Тэр нь зогсцээ бүр татсан муугдаад. Урьдчилан зогссон. Автовазд ажиллаж байсан. Нодлон савлгааны хэсэгт байж байгаад. Савлгааны хэсгээс энэ жил автоваз руу шилжсэн. Зөв. Өнөөдөр дэ амарч байгаа юм уу? Тий орой гараатай. Өнөө орой ажиллана. Ээлжинд. Ээлжинд явна. Өнөө орой гараад маргааш өглөө бууж ирэх гэсэн үг. Зөв. Тэгээ орой хүртэл амарчд юм уу? Тий орой хүртэл амар. Болж шүү дээ. Төрүүчийн нүүрснээс нь арай өөрөөр энийг чи ямар түлшгээд идвүлээ? Кокс жуус, хагас кокс жуус. Энд ер нь гайгүй тийм кокс ч гэдэг чинь тийм сайхан дулаахан илчтэй дулаанаа удаан хадгалахыг хэлээд байгаа юм уу? Энэ яг манад бол ажиггүй л юм шүү дээ. Маш өөр нам даралтай цахилгаан усс болохоор. Тий. Манайх хийчихээс янз л халах юм. Тэгээд тоост ортог багтаа, үнс багтаа л юм. Хуучнууд бол яг үнс үл их бол баг. Тэр нь ингээ бөөрөнгөөрөө гүйц шатаад дуусчих юм. Тэгэл үнслэнгүүд нөгөөг нь бутраад өөрсдөө. Бүүр нэг хэдэн жилийн өмнө одоо нэг 4-5 жилийн өмнө гарч исэн юм ингээд барзаагаад ингээд яачдаг байсан шүү дээ. Чулуудаад ингээ гатчихсан нөгөө шүүрээр ундаг. Тий. Одоо л чанар нь мэдээж гайгүй л болж байгаа л байх л та тий. Одоо энэ ч нөгөө урдаас оруулж ирж байгаа шүү дээ. Хужаагаас оруулж ирж байгаа шүү дээ. Урд нь яс өөртөө хийдэг мэдлэн гэдгээр нь тий түүхийн мэдлэнгээр өөртөө богомогонд оруулж ирж явж байгаа өөртөө үйлдвэрлэдэг ус шахалт юм шиг. Цавуудтай устай холж байгаа л өөртөө үйлдвэрлэж ирдэг өстэй өөртөө үйлдвэрлэл өөртөө савлал халуунаар тэгэл төс гатагаал. За. Энэ жил сая 9 сараас хойш урдаас хожоо урсгалж байна. Кокс жуус нурс гэлээ. Орнгийн баг дайрах шахам ороод ирсэн. Тэгээ одоо нэг юм хийж идэн дээ. Тий. Захны ямар ч за. Тий.
Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. хамгийн өтгөн, хамгийн хямд. Чимчгэнсэн халуун ногоотой чихэрлэг тай соус. Соёл мó тий. За ямар ч гэсэн нэг гуанз. Ямаа хийж идний ингээ сайхан гахааны мах шараад хэдүүлээ өндөгтөө. Тэгээ салаат малаад одоо нь одоо Багрогийн бүтээгдэхүүн байна. Классик гээд одоо энэ Монтул гэх компани өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна. Эднүүдийг ингээ бүгдийг нь хэрэглээд ямар ч гэсэн нэг хоол хийж иднэ. За юу. За чи тэгээд сая яасан будаага агшаана. За чи тэгээд ингэчээ. Маха энэ жахан хөлтөө байна. Тэгчихгүй. За соёл муу ямар ажил хийдэг вэ? Би Сонгойрхон дүүргийн 1-р хороонд хэсгээ ахлагч. Оо за. 2021 оноос хойш ажиллаж байна. 21 оноос хойш. Тий. За. Тэхүү. Тэгээ. Хэл гой хооллох юм дээ. Тий. Тэгэлгүй яах вэ? Тий. Тэгээд амтлагш салаатаараа гоё юм хийнэ. За та нар ч бас их олуулаа юм шиг байна тийм ээ. Тэнгэртэй. Хэдэн хүүхэдтэй? 4 хүүхэдтэй. Оо ямар хөөрхөн. 4 охинтой. 4 охинтой. Тийм үү. Манай том охин Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн барилгын инженери ангис сурдаг. Оо. Манай охин ганцаараа эмэгтэй байдаг. Оо ангид аюу. Тий, нөгөө тий, барилгын ангич юурээсөө инженер яг барилга дагсан инженер гэхэр чинь эмэгтэй хүүхд гэсэн чинь ээж би ганцаархан эмэгтэй штэ гээ. Ангид тий, эмэгтэй хүүхдүүд ер нь инженер болох юм бага байт юм шүү. Тэгээд ангидаа ганцаархан гэсэн. Тэгээд дандаа эмэгтэй хүүхд. Манай тэрний доорх охин нь болохоор эцэсэн их сургуульд хүний нөөцийн ангид сурдаг. Тэрний доорх охин нь болохоор 42 дугаар сургуулийн 4-р анги. Одоо манай энэ баг цэцэрлэг 111 дугаар сургуулийн ахлах бүлэгт суртыг. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Одоо хардаа энэ Комегээд энэ цуно гээд Японы цагаан будааныг тус. Япончууд айхтар улсууд мундаг юм хийсэн байж таараа. За энэ сурагч оюутан уу? Оюутан. Оо за мундаг шүү дээ. Ямар сургууль юу? Улаанбаатар Эрдэнэ их сургуульд 1-р курст. Оо за. За ямар мэрэгчлээ болох гэдэг юм тэгээд? Инженерийн чиглэлээр суралцдаг. Инженер. Ганцаараа охин болохоор бас жоох эйгөө л ээ. Ганцаараа охин гэдэг нь юу гэсэн үг вэ? Инженерийн чиглэлээр боргийн эмэгтэй хүмүүс суралцаад байдгүй манай сургуульд. За. Тэгээд ер нь л ганцаараа л тэр чиглэлээр суралцдаг. Оо тэг бусдууд нь хааши банд нар байдаг ч. Оо за. Барилга гэхээр нэг эрэгтэй хүмүүс л амар сонирхолтой байдаг болохоор нэр тийм баг шүү. Тийм. Нэр тийм баг шүү нэрээ. Оо за. Чи тэгвэл бас шүтгэдтэй юм биш тань. Эдний бандрын дунд зүгээр эрхэлж өгөө. Гээ бас тэгэл гоё үедээ гоё тэгэл хэцүү санагдах үедээ хэцүү тэгэл. За минь хүү. Тэгэхээр энэ тосондоо өндгөө шарчих. Тий, өндгөө шарж ахын махаа. За охин ямар ч гэсэн өндгөө шарж ийн. Хоёлоо одоо махаа. За ингэнэ. За соёлоо. Соёлмаа. Чи гэрчхүү. Энийг сайхан хэрчээд гоё салат хийж идэв. Наатах чи сайхан маа. Би чамд заазуур ах уу? За би махаа амтлаа. Энэ заазуурыг хараач. Махаа амтлаа шүү дээ. Энийг гэрчүүлэх гоё нарийнхан. Гоё нарийнхаа хэрч.
Танах чи одоо хэддүгээр хороо гэж бодъё? Сонгоо ярихын дүүргийн 1-р хороо. 1. Тий, 1-р хороо. Нарангийн гол. Нарангийн гол гэдэгтэй орох. Тий. Хорооноос ч гэдэм үү танахаас ер нь ямар арга хэмжээ авч ийн одоо сүүлийн үед одоо гэрэлтүүлэгч гэдэм үү хог ажилтч гэдэм үү. Ер нь гэрэлтүүлэг сайтай штэ. 1-р хорооч ер нь гэрэлтүүлэг сайтай, гэрэлгүй гудам гэж байхгүй дээ. Гэрэлтүүлэг маш сайн тавьсан. Тэгээд хог тээвэрлэлтээ сардаа 2 ачдаг. Хогны асуудал бол байхгүй. Сонгоо ярихын дүүргийн товчир цэвэрлэгийн үйлчилгээний компаниас хогоо маш сайн ачдаг, тээвэрлүүлдэг. Хогны асуудал бол ер нь байхгүй. Хоггүй ороо гэж хэлэхэд болно дөө. Танахыг болж штэ. Тий. Тэгээ ямар хүн бэ та дарга хорооны дарга? Наранхүү овогтой нэргүү гэд засаг дарга байгаа. Тий. Бид хэдийг манлайлаад биднэрт заа зөвлөө туслаад дэмждэг дарга байгаа. Ойролцоогоор хичнээн хийсээ халахч байдیں۔ Хүн амаас шалтгаалаад манайч нэг 10,000 хүн амтай гэж явдаг 1-р хороо. Тэгээд 11 хэсэг ахлагчтай. Энийг бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа манай хороо. Төрийн үйлчилгээг иргэдэг бүгэн шуухгаа ямар ч гэсэн хүргээд ажиллаж байна да. Тий. Болж штт. Тэгээ барилгажуулалт ихлэн манай энэ 1-р хорооч их гоё олноо. Тий. Хөгжижэл энэ зам дагаад хөгжил гэж. Нилээн захтуудаа ордог байх шүү тий. Одоо ер нь зах гэхээс одоо нөгөө 33 35 тэгээ 22 дугаар хороо. Тэгээ ер нь олон хороодуудаар хилэлцсэн байхгүй юу? За. Тий. Энэ хажуу талын хэсгээр гэхээр 34 дугаар хороо гарталтаа тэгээд хажуу талдаа 2 дугаар хороо ард хэсгээрээ 35 дугаар хороотой хилэлдэг. За өнөөдөртэй амарч байгаа юм уу тий? Өнөөдөр нөгөө манай нөгөө цэцэрлэгийн хүүхэд мань жоохон ханаад төрчээд. Тэгээд хүүхдээ ясраал имми нөгөөл одоо ер нь амар халуурдаг ханаад байна гадуур. Харин энэ гадуурч имлэг нь ачаалаад байхгүй хүүхдүүд балгарч штт тий. Тий, эхний 3 хоног нь халуураал тэгээл айгу хэцүү ханаад. За байгаад. Монтуулын Галас брендийн соусаар амталчлаа. Одоо ингэ нэг жоохон хэсэг твтэж байгаа хэсгэж хагаад. Хамгийн өтгөн, хамгийн хямд. Чимчгэлсэн халуун ногоотой чихэрлэг тай соус. Нааш минь гоё. Барин та талах идэ нааш. Яасан нэрлэхүү хүүхдвэ. Зугатаагаад. Тэ. За энэ охинд оюутан охинд хамгийн их ч өгнө. Чам шиг оюутан байх чи айгүй их өлсдөг байсан шүү дээ. Чи өлсөж гин үү? Гайгүй байна уу? За. Маа минь өхөн. Хойлоо гоё. Монтуулынхаа барины хийдэ. Хоол болт шир зугаа гэж тийм ээ. Ямарч эндээс идэх. Айгүй гоё зөөлөн гоё барин байгаа үстэй. Тийм ээ, сахар нь ч гэсэн айгүй дэж байгаа. Тий. Манай сургууль өглөө 9 цагт ордог болохоор тэгээд бас гэр сургууль бас нэлийн хол 3 хатас дамжиж явдаг болохоор тэгээд өглөө нүүр амаа будна тэгээд 5:30 гэж асаал тэгэл гэрээсээ 7 өнгөрөөгөөд гараад тэгэл цаг 2 цаг очиж төгжрэлч байтал очиж шээ. Бараг ихний хатус матусаар очивол. Одоо төлбөр минийхөө одоо хэдтэй байна танах? Манай сургуулийн төлбөр ер нь бол гайгүй 3 сая 8 Ай. Бас сургуулиудаа амар өндөр санагддаг шээ. Өндөр л багтаа тийм. Тэгээ манай сургууль хажууд нэрээ гайгүй л. За, сайн байна уу ах? Сайн байна уу? Сайхан үлж гин үү та? Сайхан үлж. Сайхан тавлаг сайхан байна уу? Тавлаг сайхан байна. Манай харин сая
хоол хийжсэн чи манай хоёр хэр манай аав ингээ тэнийг яриадээсэ та хэнийх нь аав бэ? Одоо энэ Ботулд биш дээ. Яа. Гэрээ эзний аав юм биш шүү дээ. Оо за. Ааха. Аль нутгуу та? Арангаан төв. Зөв. Нутгаас гараад удаж гин үү? Удаж гин. Зөв. За, залуу занд насандаа та тэгээд ямар ажил хийж улс их орондоо ямар хөдөлмөр хийж байна? Одоо улсын гүндрах банк гэж байна. За. Тэн дээр одоо цэвэр бохор усны сэдээс хийж. Зөв. Олон жил ажилласан уу? 15 жил 6 сар ажилласан. Тэгээд бохор усны сэдээс дээрээ идэвхтэй гараад. Зөв. Тэгэл наашиг ирсэн. Та тэгээд тусдаа байд юм уу зүгээр эднийтэй айлчилж ирээд байгаа юм уу? Айлчилж ирээд. Танах хаана үдээ? Одоо энэ урд. Энэ хавьд л үд юм шүү дээ, тийм ээ. Зөв. Айлгүй наашиг. Наашиг алгацсан. Зөв. Тэгээ штэ. Тэтгэвэр тэтгэмжтэй одоо яаж ийн? Тэтгэвэр. Нэг 280 гил тохирч илээ. Анх. Тэгээд одоо нэг 650 болчихсон байгаа. Одоо тэгээд тэрнээс наашны юу хаа нэмэгдэх юм уу? Нэг олны жишгээрээ тийм ээ? Нэг 600-аас 700-ийн хооронд ил авдаг юм шиг байлээ шүү дээ. Манай ах манд дууд тийм ээ? Тийм. Зөв. Тэгээд ахын алдар хин гэлээ? Инх бат. Инх бат Гуанз гэдэг намайг. Тий. Инх бат ахаа. Би тань нэг өдийн насны хүнд нэг сони юм үзүүлээ. Үгүй. Энэ хардаа омега 3 гэж юм нэг бүтээгдэхүүн байгаа. Энэ тийм ээ яад юм бэ гэхэлэр загснаас гаргаж авдаг. Одоо Индонезийн Ларсон гэж үйлдвэрт би нэг юм хэлж байна доо. Ларсон гэж үйлдвэрт үйлдвэрлсэн. Одоо тархины цус харуулт зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг ийм бүтээгдэхүүн байгаа. Та энэ хардаас та энэс нэг ав. Наадах шин тэгэд ингээд амдаа ингээ хийхэр тийм нэг загас шим тостой юм амтагтана. Энийг та тийм ээ. Одоо харьцангуй танаа хоёр залуу улсууд өгөөд яг таныг бас ах настаа амдаас ахалтай хүний хувьд би ахтай өгж байгаамаа. Та энийг өдөрт нэг юм уу 2 удаа ууж тархины цусан хангам сайжруулна. Одоо ингээд энэ судсан гэ гимтгэхэр одоо ямар нэг өөх тос их хэрэглээд ингээ гимтгэхэр товруу гэж юм үүсдэг юм байна. Тэрнээс болж өстой жинхэнэ нөгөө нэг янз бүрийн зүрхний тийм өвчнний их үүсвэр болж байгаа байхгүй юу? Тэгэхээр ах минь та энийг өдөрт 1-2 удаа ууж байгаарай. Тий. Тэг ахта барьж байгаамаа. За. За, та тэгээд нутг явж гин үү? Одоо тэгээд тэтгэвэр дараад энэ дэртээс яваагүй. Тийм үү. Тэтгэвэр та нутагта арангаад. Зөв. Тэгээд хаяа эднийдээ ирж энэ эддээ нэг жоохон бужигнчаал явах тийм ээ. Тэр наашаа алхах тэгээд наашаа алхах тийм. Тэгээ штэ. Тий. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Цунаа тосносоо хийжээ. За. Тэгээд салаат хийж иднэ. Ингээд. За тэгээд 4 охинтой тэгэл бас л чанга үедээ бас чангуу. Чанга. Энэ хэдий чинь тий. Тийш тий. Өглөө хосоол
энэ дэд чинь босгоос өмнө хоол цайгаа хийж өгнө, хоол цайг нэдүүлж уулгаа, тэгээд хичээлд нүргэж өгнө. Ястаа тийм шүү дээ. Амьдрал үргэлжлэн шүү дээ. Өглөөр тосоол, 5 цаг тосоол тэгэл. За багрогийн хаалга салаатаар амтлаа. Эндээсээ хийчих. Шүлийн шүүсийг хийхгүйгээр. Цэцэрлэг яасан юу сургуулийн хол уу эндээс ойрхон шүү дээ. Болж шүү. Нөгөө бүх юмтайгаа ойрхон. Ажиллаж ойрхон, цэцэрлэгэмж ойрхон, сургуулийн ойрхон. Ерөөсөө 1 км дотор л эргэлдчихэд шүү дээ. Тэр чи харин тэгээд наашаа цаашаа яваад автобус нь чагцлаа төгжрээл яваад хэцүү шүү дээ. Тий өглөө босвол ажиллан жойрхон, сургуулийн жойрхон, цэцэрлэгэн жойрхон болохоор нэг удаа амар юм аа. Алдарт их болцсон. Алдарт их болсон. За, найр хормоо хийсэн үү? Алдарт их найрыг. Найраа хийсэн. Зүг шүү дээ. Манайх чинь 21 онд энэ байшин барьсан. Тэгээд байшингаас найраа тий өөрсдөө хөрсөн. Тэгээд хуужийн ардлын жижигхэн байшинд амьдардаг байж байгаа. Тэгээд ам бол нэмэгдээд ирсэн чинь тэгээд багтгаа байгаа. Тэгээд байшингаа уулаад тий. Тэгээ хөөрхөн амьдрах гал зүтгэл явж ин да. За энэ за махнасаа хийнэ авъя. Тий. Энэ артны тоосон байшин байна тийм биш юм уу? Тий анх энд байж байгаа. Тэгээд хүүхдүүд нэмэгдээд ирсэн чинь тэгээд. За манай соёлоогийн мэрэгжил үндсэн мэрэгжил ямар чи архангаа төгсөн үү? Үгүй. Би чи нөгөө говьлтай амьд. Тэгээд Улаанбаатар Эрдэмэгдээд сургуулийг Нэгтэн бодох хөтөлбөрийн анги 2015 онд төгссөн. За. Бодох мэрэгжилтэй байхгүй юу? Тий, тэгээд мэрэгчлэрээ ажиллаагүй л байна да. Тэр гоё алхан дээ. Тий. Гоё гоё амтлагчуд игээдсэн. Гоё арга. Тий шүү дээ. Амтлаа. За энэ хэвтэй болцоо ямар хоол хийж өгч юм? Манай хэд ч юу н хуурал хоол идэх дуртай шүү. Тийм цомоо тийм ээ. Тий би л шүлтэй хоол идэх. Манай хэд бол тэгээд юу н цов идий, бууз идий, хуушур идий гэж юу н гутаатай хоол идэх хүүхдүүд. Хуурал хоол идэх гэдэг. Хаяал нэг шүлтэй хоол. Тэгэн штэ. Тий. За тэгэхээр манай Батболч одоо 5-5 хүүхэнтэй хамт амьдард юм шүү дээ тийм ээ. 5 хүүхэнтэй ганцаараа л байна да. За. Я болж шүү дээ. Чи энэ байшингаа барьсан уу, бариулсан юм уу, худалдаж авсан юм уу? Нэг өөрөө барьсан шинээр. Тийм үү? 21 онд барьсан. За. Гоё яасан. Ийм том цонхтой байна гэдэг чинь тэгэл саруулах нь тийм ээ зэлгэр гэрэлгийг орж ирсэн амар байдаг шүү дээ. Их гэрэл мэл хэрэглээд байгаа хэрэг. Чи залуу хүн тэгээд юм 4 хөөрхөн хүүхэдтэй. Ер нь чиний ирээдүйн мөрөөдөл хүсэл зорилго ер нь юу байна? Одоо нэг тэгчүүл, ингэчүүл гэсэн. Залуу хүнд бас нэг юм бодсон сансан юм байдаг л. Чи одоо хэдтэй? Би одоо 36. Жоохон биш чи. За. Одоо энэ ирэх зунаас би нэг хувьдаа нэг өөрийнхөө бизнестэй болгосон баттай амжээд байгаа. За болж шүү дээ. Сая өнгөрсөн 2025 онд нэг барилгын компанид болсон. Өөрийн гэсэн? Тий. Тэгээд тэрүүгээрээ сая 5 сараас хойш 8 сар хүртэл үйл ажиллагаа эрхэлж ажиллаж байгаад 10 айлын байшингийн дээвэр юм дээврийн компанитай. Тэгээд энэ зун 5 сарын 20-оос 7 сарын 21 хүртэл 10 айлын нэг дээвэр хийсэн. Хөө айлууд ээ. Тэгээд тохироод мөнгө төгрөгөө тохироод тийм ээ. Мөнгө тохироод хоёр давхар хаус, доторлогоо гэж бүх юмтай. Дээврийн юм ханнаас босд тийм бүх юм чардах дулаалга. Бүх юм хийгээл. Ер нь нэг
7-аас 10-14 дотор ажлыг үүсгэж тусчдаг. Энэ хэдийнхээ сайн сайхны төлөө аа. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. хамгийн өтгөн, хамгийн хямд. Чимчгэлсэн халуун ногоотой чихэрлэг Thai sauce. За манайхан одоо ингэ найрын шиг бэлэн болчиход байгаа маа да тий. Энэ. За тэгээд сая ахын тийм ээ. Энэ Монтуулын майнуудаар би сая түн амталсан шүү дээ. Энэ Монтуулын майнууд байгаа, кетчуп байгаа, жилитэй, жилигүү, тэгээд цуу байгаа. Тийм гоё соуснууд байгаа. Тэгээд эднийг болохоор яад юм бэ гэхээр ерөөсөө хүссэн хэмжээг нь савлж өгд юм байна. Одоо жишээлбэл энэ хоолны газрууд, катеринг хоолч гэдэг юм уу тийм ээ. Ресторан энэ газрууд ингэж хавлж өгдөг. Ийм одоо ерөөсөө Монголдоо үйлдвэрлэж байгаа хгүй энийг. Үүндээ үндэсний үйлдвэрлэлт тийм үндэсний үйлдвэрлэгч байгаа хгүй. Тэгээд энэ үндэсний үйлдвэрлэгчээ гэрийн эцэгтэй танд өргөн барьж байна ингээд та бүхлэн амуу. Баярлалаа. Энэ бас цуу байгаа. За хэдүүлээ тэгээд хоол ичээх үү? За. Салаад их гоё болсон байна. Салаад идэх. Аргагүй шнэ Монтуулын майнуудаар амталсан юм чинь. Манай нөгөө охин хичээлтэй тийм ээ. Хичээлт явс. Гоё амталтай байна үү шүү. Зөөлөн. Энэ Монтуулын майнуудыг багроогийн алга салаад биш тийм. Ер нь ингээд салаад ирэх гоё юм байлаа. Тэгээ би сая тийш хийгээд байгаа байхгүй. Баяраар Монтуул компанийнхаа бүх бүтээгдэхүүнүүд төр баярыгаа ширээ. Салаад бүх юм юм шүү дээ. Өнөөдөр амар гоё өдрөө санаандгүй ингээд ганц нэвтрүүлэг. Таанто. Гоё чи ямар ашиг зөвшөөрөө. За би ямар ч гэрээ хүнээс асууя санаа хүн яваад авсан шүү дээ. Би ч нөгөө хаад их дуртай хүн чинь өөс тэгээ юу гэдэг юм саан баярлаа. Старттай өдрөө гэдэг шиг. Одоо дандаа ингэж хоол хийж өгч байна. Маргаашаас эхэлж. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За манайха хоол ямар байв? Яа хоол янз ямар. Баярлаа. За тэгээд тэр хоол гоё байсан тэр амтыг жинхэнэ амт оруулсан энэ Багро брендийн юу энийг мэдхгүй хүн байхгүй шүү дээ тийм ээ. Хамгийн хямд үнийг санал болгож байгаа нь Багро брендийн хүрэн манжин. Хүрэн манжингийн салаат байна. Тэгээд энэ ингээд гой юмнууд байгаа доо. Тэгээд энэ талхан дээр түрхэж иддэг салаат тийм ээ. Жил рүүгээ яасан үед ингээл талхан дээр түрхэж өгөөл тий явуулдаг тий. Тэгээд энэ дэр ингээд сармисных байгаа. Энэ сармас тэгээд энэ алаг салаат байна. Тэгээд энэ өгөрций. Тэгээд энэ бүгдийг манай Багрогийн хамт олон оцсон хайлтаа өгөөрөө гэсэн юм аа. Тэгээд ингээд гэрийн эзэгтэй танд нэг өргөн барьж байна. Тий. Баярынхаа ширийг Багрогоор засаарай. Тэгэж тий яаг. Айгуу гоё юм байна. Тий. За тэгээ энэ нэг найз. Ой, нааш суулдаж ахна. Чи нэг чи хэм блэ?
Хэлмэнийхөө. За чи юм блэ? Эндэр та. Мандэр хэдгээр юм блэ? 4-р. За. Ямар сурж байна? Онцонт. Оо сайн байна. Онцон сурах хэрэгтэй. Он сурахгүй бол тэр хэрэг байхгүй шүү дээ, тий? Тийм байна. За. Одоо тэг өнөөдөр тав хүндээ зориулаад аав ээж хоёр чинь багтаа дуулдаг байсан нэг дуу чамд тоглож өгье. За юу. За. Гоё дуу байгаа. На. За. Баярлалаа. За ингээд өнөөдөр ах нь Батуулд гэж ийм өнөр өтгөн олуулаа. Ийм сайхан айлд ирээд нэг аяг хоолоо хийгээд идээд ингээ гарч байна. Тэгээд хоёр дүүдээ танаа гэрүүлд эрүүлэнх саруул сайхан аз жаргал бүгдийг хүсэн өрөөё. Ингээд нөгөө ирсэн зочин буцдаг. Орсон бороо арилдгийн гэдлээр ах нь одоо ингээд явъя да. За ганц сахта ир манайхыг зорж ирж гоё амттай хоо гэж өгсөнд баярлаа. За. За ингээд дүүн одоо явъя да. Дараагийн ажил одоо. Тэ? За.